Америкийн улсын Лос Анжелес хотноо энэ оны 3 дугаар сарын 31-нд Аавын гэрийн бараа ном мэндэлж уншигч олонныхаа гарт хүрлээ. Энэхүү номын нээлтийн арга хэмжээнд Лос Анжелес хотноо анх удаа зохиогдож байгаагаараа онцлог байлаа. Номын зохиогч дэлхийн Ган чимэг Дундгов аймгийн Хулд суманд төрж өссөн. Дундгов аймгийн улсын тэргүүний 1-р 10 жилийн сургууль, улсын багшийн их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлэр дүүргэжээ. Одоогоор Америк нэгдсэн улсын Калифорни мужид нөхөр 2 хүүхдийн хамтаар амьдарч байна. Тэрээр шүлэг бүтээл, цог сэтгүүл, Монголын эмэгтэй зохиолчид номын 3 дугаар бот, Америкийн монголчуудын утга зохиол сэтгүүл, яруу төвлөрийн орчлон ном зэрэгт хэвлүүлсэн байна. Лос Анжелес хотын Монгол номын сангийн нэрэмжит утгын чимэг наадам, Америкт монголчуудын утга зохиолын нийгэмлэгийн хөх зон яруу найргийн наадам, тулаг уран үгсийн чуулган зэрэгт шүлэг бүтээлээрээ оролцож, монгол хэл соёлоо түгээх, хүүхэд залуустаа өвлүүлэх ариун үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж явна. Монгол ахын дүүсээ та бүхнийхээ өчрөд өрөө төрсөн энэхүү сайхан өдрийн түмэн амар амгалан тань айхан мэдчихдээ. За та бид өнөөдөр энэхүү танхимд хуран цугларсны учир юм гэвээс бидний нэгэн адилаар гадаад улсад ашиж амьдарч байгаа та бидний дотны найз дэлхийн ганц чимэг маань их нутаг элгэн садан ижи аван сансан сэтгэлийнхээ бодрол уйслыг ном болгон баримтаглаж аавын гэрийн бараа хэмээх анхны сайхан уран бүтээлийн үлгийдэж авсан ийм сайхан баяр бас нэгэн Лос Анжелес хот дахь монголчуудын дунд анхныхаа номын баярыг хийж байгаа энэ сайхан баярын үйл ажиллагаанд бүгдээрээ хүрэлцэн ирсэн байна. За ингээд одоо та бүхний өмнө Дундгов аймгийн Хулд сумын Луугуул Аавын гэрийн бараа хэмээх номын зохиогч дэлхийн ганц чимгийн хүндэтгэлийн суудалд сонуу хэмээн урьд зарж байна. Аавын гэрийн бараа номын зохиогч дэлхийн ганц чимэг. Энэ номын хамгийн гол туслагч, энэ номын редактороор ажилласан залуу одоо манай Лос Анжелес дахь монголчуудын маань авиас гэдэг төгөлдөр залуу гэж хэлэндээ би одоо усан чамбагийн мөнх төрийн юм бас хүндтгэлийн соноо өөрөөр хэлбэл байна. Усан чамбагийн мөнх төр. За Монгол Лос Анжелес хотноо монголчуудын дунд Монгол номын санг санаачсан зохион байгуулсан номын сангийн эрхлэгч ган их баяр хичээгээ мөн хүндэтгэлийн суудалд урьд зааж байна. За тэгэхээр энэ хүмүүс бүгд одоо ном хэмээх агуу ертөнцийн ажил, мэргэжил, дур, хүсэл, сонирхлоороо ингээд холбогдчихсан хүмүүс яалтгүй харагдаж байгаа биз? За тэгэхээр бас нэгэн хүндтэй хүнийг одоо өргөе. Энэ хүн бол та бидний донд Батцуг ах хэмээн алдарсан бидний хайртай ах. Америк дахь монголчуудын утга зохиолын нийгэмлэгийн жил бүр уламжлал болгон зохион явуулдаг хөх зам яруу найргийн наадмын 2 дугаар байрын шагнал мөнгө медаль яруу найрагч шүлэгч Дамжлын Батцуг ахыгаа бас хүндэтгэлийн суудалд урьд зааж байна. За баярлалаа. Энэхүү сайхан хүндтэй зочдлон бүгдээрээ халуун гадаад ташаалтаар дахин нэг мэдээлцгаая. Манай өнөөдрийн номын баярыг хүндэт хэлтэйгээр нэг эрхийг
манай Лос Анжелес хотноо та бидэнтэй хамтран бас ажиллаж амьдардаг морин хуурч залуу Бат Тавтхыгон манай өнөөдрийн баярыг ёстой төгөлдөр нээж өгнө үү хэмээн урьд залж байна. Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Цэ Дамдын сүрэнгийн хөгжим найрын дуу морин хуурч Бат Тавтх. Баярлалаа. Батлахын цаашдын уран бүтээл оргилуу их хэмжээлтийг хүсэн өрөөё. За одоо та бүхний өнөөдрийн манай номын баярын гол баатар номын зохиогч дэлхийн ганцгийн урьд байна. Тэгээд ном маань хэрэг бүтсэн түүх анх ер нь одоо яруу найраг шүлэг яаж сонирхож эхэлсэн. Одоо энэ бүхнээс бас та бүхэнтэй сэтгэлээ хуваалцах хаа. Ингээд та бүхний өмнө ганцгийн урьд залъя. Энэ сайхан өдрийн мэндийг альцгаая. Та бүхэнд үнэхээр их баярлж байна. Маш их баяртай байна. Одоо юу ч хэлмээр юм дээ. Нэг хэсэг би хоёроос маш завгүй дээгүүр ингээд бүр эсэж явж хагаад гасардж байгаа юм шиг.
тэгэхэд хаана баг халуун дулаас сэтгэлээ тэгээд намайг бодоод ингээд тосч байгаа. Ийм юм биш төрж энэ да. Тэгээд зөв сэтгэл халуун дулаан сэтгэл бүрэн талах гэж байна. Тэгээд зөв явбал тэгээд ерөөсөө бүтдгүй юм жаалаа. Би өнөөдөр ийм ном бүтээгээд энэ олон түмнийг цуглуулад ийм баяраа тэмдэглээ зогсож байгаа гэж бол ер нь баг үнэндээ зөвлөж байгаагүй л дээ. За юуны өмнө танд номынхаа нээлтийг хийж Лос Анжелес хотод монголчуудаа өөрийнхөө уран бүтээлийг тэгээ өөрийнхөө бас тойрвсон өөрийнхөө бодролыг өөрийнхөө ертөнцийг одоо уншигч олондоо ингэж дэлгэж бас номынхаа нээлтийг зөрөгтэйгээр гаргаж ирж сайхан өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулад найз нөхдөөрөө сайхан ухтаж байгаад баяр хүргэе. За баярлалаа. За тэгээд энэ бол номоо гаргаач гэсэн саналыг бол энэ нөгөө бас Сан Франциско хотноос амьдран суудаг доктор эрдэмтэн судлаач Ядмбатын Баатар гой надад утас цохоод ганчмгээ чи одоо ер нь номооны гаргах болцсон юм биш үү гэсэн тийм зөвлөгөө өгсөн. Тэгээ би сонсоод ер нь эхлээд бол жоохон айсан л та. Тэгээ сүлд нь болгүй ер нь хий гэсэн тийм шийдвэр гаргаа. Тэгээд энэ дайшрамд хэлээд Ядмбатын Баатар гойд одоо маш их баярлж байна. Бас утсаар яриад за Америкийн монголчуудын уран зохиол сэтгүүлд материалаа явуулаач гэл. Тэгээд тийм хүмүүс бас тийм урмын үг хайрлахаар ч хүн улам их сэрэгдэм байна. За тэгээд номоо хийхээр шийдсэн. Ямар нэртэй ном хийх вэ гэж их бодсон. Ягаад тэр ч нэг дуудах нэрийг эцэг их, дуурсах нэрийг хүн өөрөө олно гэж ярьдаг. Би ерөөсөн нэр өгөхөд айгүй хэцүү ер нь чаддаггүй юм байлээ. Шүлгээ бичгтэй ч гэсэн юу гэдгийг бичихч байх ер нь шүлгийг бол бичдэг биш. Шүлэг төрдөг юм байна гэдэгтээ бол би бас яалтачгүй санал нэг байна. Яалтачгүй ингээл нэг сэтгэл огшоод юм уу нэг жоохон ингээл сэтгэл дэвлзэл ирэнгүүт ялангуяа би номхон далаа ирэг дээр очиод ирэхээр заавал нэг шүлэг бичдэг. За тэгээд энэ юуны түрүүнд бас хамтран ажилласан мөнхтөртэй бол маш их баярлалаа. Би тэр бол одоо юу гэдгийг нэг их тийм нөгөө найзан дундаа найзаа ах дүүсаа даамаатан сатнам нутгсаа ч юм уу тийм байдлаар биш. Жинхэнэ нэгэн зохиогч нэг нь редактор гэсэн утгаараа яг хамтран ажлыг хөл эхнээс нь сайн ингэж юу яагаад яриа хэлцээрээ хийгээд ингэж хамтран ажиллая гэд айл нь товлсон цагтаа явуулах ёстой юм бүх юмаа болуулаад чин тан очихостой цагтаа бэлэн тэгээд маш сайн одоо амжилтаар хамтран ажилласан. Бүр багасаа бол яг бүр жоохон багасаа би өдөөний хүүхэд намайг номон дургуулсан хүн бол миний аав. Бүр жоохон байгаа. Үгийн шүнийг уртад адаад лааны гэрэл ном уншиж байгаа. Би тэгээд хайж жоохон уншаад байгаа гэж шалаа. За одоо та цаг оруулаад дуслаа гэдэг. Тэр уншижсэн ном лодонгийн төдөөг ном байдیں۔ Үйл хөдлөлт ажиглал тонцоо учруулах гэдэг лааны тим ном уншиж хичээдэг бол маш том санаж байна. Тэгээд сургуульд ороод ч ерөөсөө яг одоо юуны уран зохиолын хичээл юм дуртай шүлгийг маш амархан чийждэг. Маш олон шүлэг чийжээр мэддэг байсан. Тэгэхгүй тэгээ яагаад ч юм нэг би өөрөө хичээж байгаагүй. Яг надад ч ярьж шээ. Би их орой хэлсээ, бүр дунд сургуультай хэлсээ. Тэгсэн чинь би 40 насны басрыг ахиж анхны шүлгээ бичсэн. Тэгээд доктор тэгээд нэлээд маргалцсан. Өөрөө ч бүхэн төвшөрч чаддаггүй. Үгүй чи юу болоод яагаад байгаа тийм. Үгүй яалтч үгүй чи бичихээ гэдэг. Тэгээд сүүлд тэгээд өөрөө өөртөө яалтчгүй юмсэрсэн. Тэгээд гал чи жандаа ямар ч хэлсэн. Ингэж тэрсэн тэгээд энэ дээрээ яалтчгүй миний тэр багын мөрөөдлийг багын маань одоо юу гэж жоохон ч гэсэн надад эцэг ихээс ер нь тэр зөвлөд миний уул ус миний нутгал надад энэ одоо юу гэдэг онгод хэмэр юу байдаг энэ хүнийг бол би байглаас ерөөсөө нутгасаа л авсан гэж боддог. За одоо яг хүмүүс нэг ярьж байгаагаар бол би өөрийгөө чинь энэ органик детектив гэж хийж бодож байна. Тэгээд бас хамгийн баярлалаа хэлэх маш олон хүмүүс байна. Одоо тэр хүмүүсийг хийж багтахгүй ба. Гэхдээ хамгийн түрүүнд одоо бас ган нэгээрээ бичиж байгаа нэг хэлмээр. Яагаад гэвэл хамгийн анхны чинь 2011 оны утгын чиглэлд орсон юм. Утас цадахгүй ган чиглэлээ чи яваад энийг унших гэдэг. Тэгээд нөгөө миний доктор байсан, нөгөө удчихсан байсан, нөгөө хүүхдээ өстөг нөгөө амьдрал хөөсөн. Тэр юм дурдаад би уцаач надад байсан тэр бүхнийг сэрэж, сэргээж тэгж үсэн одоо яасан маш их талархаж явдаг. Тэгээд энэ номын маань утгын чиглэлээс хойд бүр 10 жил яваад байсан шүү дээ. Би ямар ч байсан нэг хал хурд нь 5 лав оруулсан байдаг баг. Үгүй баяр тэрэгтэй угаасаа нэг төрүүлэгч гэж ярьдаг. Бүгдээрээ уулзаад монгол хэлээрээ ярих бүр ямар сайхан байдаг. Тэгээ үнээр сайхан байдаг. За ингээд одоо нэг олон юм ярих байли.
хамгийн энд яг рекордын тухай шүү тэгээд хэлээ да. За харахгүй. Эртнэс байлгаараа эхлээс хэрэггүй гайхуулсан. Эцэг өгч шиг дуугийнхан мартчих байсан юм аа. Элдв шунтныгаа хэгдэх цээжийн зөвлөхгүй. Их хөрний лагш үнэндээ бүтгэх байна. ертөнцийн яриад гоо сайхан дурлдаг болсон биш үү? Ер нь хэдийнэ алтны төлөө амиан тавьдаг болчихсон юм байна. Эрийн нэг цэцгийн орон болгож авторшуулъя Монгол орно. Эрвэгээ яавэ? Эргэжил бай. Гэмгүй юм хөрхис. Энэ тэнхийн огт төгтнө. Ирчил бай. Яг гин. Идэшхвэ. Зургаан татуулаад буцсан шүү дээ. Цэцгийн сайхан өнгөнд өөж би юм хэлж би. Цэцэг гоо аашин даач би ярин даач би. Сайхан өхнийгээрээ санаа дагуулах гэж цэцгээс дэлгэрэх юм аа. Сарвал орчтон дамжрах хэмжээтэй сануулах гэж цэцгээс хагдах юм аа. Хичнээн болон цэцгийн нэрбэ болсондоо шингэн. Түүнээс олон болж самарлгааны эдгийн. Цагийн туяа өндийж зэрүүлдэлийн сахны юурхан 8 бүжгэлгийн уулын морой ван симруу ургадаг усан намгаас бадам явха дэлгэрэх юм аа. Тавдаж урган, хангайдж урган, тагтан дээрч урган, тасалгаандж ургуулнаа. Хайрцны хажуу байгаад л байна. Цэцэг амьтаа хайхрамжгүй нэгнээс бол яваад л өгнө. Цэцэг арчтай. Ялангуяа үнэрийг дүгэх гэж, яруу гол сайхныг мэдүүлэх гэж, яг хосын хайрын зурж болох гэж, яг тасал найрын ширэж гэж. Намайг чамайг бас таны хэв бүхний сэтгэлийг сэргээх гэж нарны илж усны туглагтай найзлах юм аа. Өөрлөлтийн өгнөм тасардгүй үрэн үлдэдгийн үнсэн байхад цэцэг өгдөггүй эргээд соёолт юм. Цэнхэр тэнгэрийн орон билээ цэцэг навчдгийн орон билээ алг цэцэгсийн их орон билээ. Баярлалаа. Сэтгэл хөдлөж академик шүлгэлчийн. За мэдээж би нөгөө аваараа нэрсэн авийн гэрийн бараагаад яасан. Тэгээд аав маань миний номыг хамгийн анхны уншигч бол гаргаж тосож авсан хэрэг үйлдвэрээ. Тэгээд ичийн хааны тэгээс намайг харж байгаа би тэгт юм аа. Тэгээд ээж тухай шүлгэлшээ. Ичийн бодоод нүдэн хаа. Инго гомлох алсаа сонсод. Ихэл холоос тэшин тэшүүлсэ ирж байгаа. Нүднээ дотор алсын газраас ичээл санахаар анцсан сургуус аян дараалж хэвтэн алтан говийн нарны наагур арамжаан тус ботогдож тойргүй ихээ ичээгэлгүйхээ тоолж үлсэн нутгийн тодрон тормон тавуулсан ингэн тэмээ толгодын дур эдээшилжсэн санам ичээгэлгээ самсаа шаргаж сэтгэлийг хийсэн сармыг гээх туяан доороо сайхан ичээ ботгон дон номын талаар жаахан тайлбар хэлчихье гэж бодлоо. Аавын гэрийн бараа гэдэг энэ хүн номон ганцхан маань тэнгэрт байгаа бурхан нэжидэн болон одоо нутагтаа инг том сууж байгаа малчин аавдаа зориулж энэ хүн номон сургыг босгосон. За тэгээ энд бас их юм цаанаасаа учиртай байдаг гэдэг. Энэ хүн номон ичи аавдаа зориулаад аавын гэрийн бараа гэж нэрлсэн энэ нүүрэнтэй байгаа зургийг та нар нарийн анзааруулах энэ цаана гэрээс ядангаас утаас унуулаад наана нэг 69-тэй наагур хойд мал хотолчихсан байгаа. Энэ зураг бол яг өөрийнх нь одоо аавын хөдөө гэрийнх нь зураг. Энэ зургаа одоо ингээд ичи аавынхаа юм гал боломтыг бас энэ номон сураг болгож мөнхөлсөн юм аа. Мөн одоо би санаандгүй өчигдөр энэ номыг хүлээж аваад ингээд уншаад эргүүлж үзээ сүүлийн хуудасны тоог харсан чинь 108. Тэгэхээр монголчууд бид 108-ын тоог бас их бэлэгшээж
108 соврог босгож ижээ авда хүндэтгэл үзүүлдэг юм тийм ээ. Тэгэхээр бас ийм их цаанаасаа учрал ерөөлн бүрдсэн үнэхээр одоо ийм сайхан бүтээл болсон байна гэж би бас бэлэгшиж байгаагаа ганцчгийнхаа өмнөөс та бүхэнд дуулах гадаа таатай байна. За одоо ингээд би одыг уншилгоо энэ ном хэрэг яаж бүтэж бас өдий та бидний гар дээр хөрсөн талаар хамгийн хүндтэй нэгэн хүн болох Лувсан Чамбагийн мөнх төрөө та бүхний өмнө урьж байна. За баярлалаа. Сайн байцгаана уу хүмүүст Монгол ахын дүүс хүмүүст Лос Анжелес очоод тэгээд бүгдээрээ энэ сайхан номын баярын нээлттэй хүрсэн гэрээ бивээс хараад ингээд сууж байгаа сайхан байна. Тэгээд энэ ном хэрхэн бүтсэн тухай ерөнхийдөө бол өчтөр би нэг таагүй фэйсбүүкт нэг залгах гэдэг юм бичсэн байгаа. Пост хийсэн. Тэгээд тэн дээр ерөнхийдөө дурдсан гэхдээ бас ном бүтэх явцад тохиолдсон бас санаа начны чих юм тэр зүйлс жоохон яа. Тэгээд ер нь ганц бүрч бид бол утгын чимэг тий тулга уруусын чуулган гэдэг ер нь олон жил би нэг мэдэж орон нутгийн энэ урлаг яруу найргаар холбогдож олон жил явсан. Тэгээд өнгөрсөн жилээс манай хүн ер нь надтай яриад ер нь их чинь номоо гаргамаар байна. Юу ч болж төрөө гэдэг. Тэгээд бид тэр энэ санал бодлоо энэ салцж байгаа. Тэгээд хэлсэн л дээ. Ер нь хэрвээ ингээд шүлэг ингээд зохиол одоо нэлээд хичээлийг өгөөд одоо юу гэх юм 2-3 жил болоод ч юм уу. Ер нь хүн нэг юм нэр амтгтэн чих юм уу эсвэл нэг бүтээлийн яг хансан үе мэддэг гэдэг шүү дээ. Тэгэхээр зураач хүчсэн одоо тэр хэдэн жилийн хөдөлмөрийг нэгтгэхээр одоо шилдэг сайныг сонгоод үзэсгэлэнгээ гаргадаг шиг зохиолч яруу найрагч шүлэгч бол бас тэгж тайлагнах тийм цаг үе ирдэг. Тэгэхээр яг тэр цаг үе ирсэн байна гэж бид ярилцаад тэгээ энэ номыг бүтээх ажилд орсон. Тэгээд энэ ном бүтээхдээ бол ер нь өөрийнх нь шүлгүүдийг би их анхааралтай байсан. 2-3 дахин уншаад тэгээд ерөнхийдөө бол энэ гадаад байгаа монголчуудын одоо их нутгаас сонсон, авч жирээс сонсон тэгээд хүний нутагт байхдаа эхнийхээ үнцнийг илүү их мэдэрсэн тэр сэтгэлийн одоо шандал, баяр, дордлол тэгээд тийм их юм илүү их мэдэгдсэн л дээ. Тэгээд өөрөө бол 2 үг сонгоцсон байсан номоо нэрлэх. Нэг нь болохоор айс үг гэдэг. Нөгөөх нь нааван гэр байна. Айс үг гэдэг үг надад бол ихтэй таалагдсан. Ер нь бол айс үг гэдэг бол өөрөө их ерөнхий мөртөй хүчтэй юм баггүй юу? Юу ч айс үг, цаг хугацаа айс үг, шинэ цаг айс үг тийм ээ. Баяр ижлэн айс үг. Тэгээ онгод айс үг, хур айс үг юу ч гэж болно. Тэгээд би бол айс үг гэдэг дуртай байсан. Тэгээд манай хүн бол хоёул ярьж байгаа. За ер нь аав гэрээ барах зүгээр байна. Аав маань одоо бас сайхан өндөр насны чинь тэгээд ер нь аав гэрээ барах хүн их татсан сонсогддог шүү дээ. Алсаас ингээд утга зориод аав ээжийг зориод очиход алсаас ингээд сайхан донайцсан талын гэлгийн дээр ч юм уу эсвэл одоо толготын оройд ингээд цусны дууссан гайгийн гэрээний мутаас мөнгөлаа тэ малхой дурмэлчээ нохоо хөвлөсөн. Тэгээд энэ номыг ятаг болж байгаа хэвчээ бол олон сайхан шүлгүүдээр бүр миний дотор ороод өөрийн шүлэг юм шиг санагдсан. Тэгээд 5 минут шүлгийг уншиж байна. Өргөлж зэрэг их орон алсас нүхтэн таниган орхиог сэтгэлдэн тэгээд гарсан ансах чиглэлд нь урсгалгүй дотгошоо зингэрдэг би зөв сэтгэлийн мөрт залаатай бурхан их орон минь зөвлөхөд хүртэл өргөлж зэрэг ичи орон минь хангалуун жаргалтай үедээ дүүлнэсэж хангарууд нь талын чин дээгүүр эргэлэн зүтдэг би хадаж хаяа чихүр цэцгийн цаг дор халид өндөр оргилоос чинь халттраа зэрдэг би их орон минь наран шаргал говь ухаанд нь нургад цусдаг намрын ханган бороо цэжинд нь нэмэр цэсэрдэг бадам дунхаа цэцгийн дэлбэлээ их орон минь баярлахтаач танийгаа мартаагүй амьдын шалтгаан их орон минь санаас сэтгэлийн хүн талаатай оршин учир санлаа гэж одоо би нэлхэрмааргүй байна сайхан их орон дом бид зоргоор мэрхэж өссөн салбуу холын нутгаас өвлийн шалтгаан олсон юм аа. Цэнгэл гараг дээр хосгүй уртын дуутай түмэн минь цэнгэл наад минь хоймортон 9 тугаан залхад
алсын газраас өндөцөх өрс бүхний чинь тоогоор алтан сонгот талбай дэлхийн ингээр манддаг шүү их орон сүдэт төрхөн заян асас үсэн залбирый сүршиг дэврэх ямартан шатаж хонтурций өргөж зэрэгэл их орон минь заавал их орон гэдэг чинь ерөөсөө хүн холбоотой бид бүхэн хүн холбоотой байдаг юм байна. Тэр говьд байгаа хүн тэр отгон тэнгэр уулын бэлд өсөж тарилсан залуу хоёр өнөөдөр хаа газар Лос Анжелес хотноо ийм сайхан бүтээлийн алан дээр минь тавьчихаад та биднийг баярлуулж байгаа үнэхээр гайхалтай омогшилтэй баярлалаа тайлбарлаа. За ингээд илүү их сайхан номыг маань мэлаж Болорчингийн аяд дууны эргэн цэнгэр хадаг өргөнөө хэмээн та бүхний өмнө хүргэе. Юуны өмнө өнөөдөр ингээд аавын гэрийн бараа гэдэг энэ сайхан шинэ уран бүтээлийг бидний өмнө дэлгэж тавьж байгаа. Уран бүтээлч одоо шүлэг зохиогч ганц чимэгтэй цаашдынхаа ажил амьдралаа одоо цаашдын уран бүтээлд нь хамгийн их өндөр амжилт хүсье гэдэг. Шинэ номын шинэ одоо нээлттэнд хүрэлцэж ирээд анхны одоо уншигч болж байгаа маш их баяртай байна гэж бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа. Одоо та бүхний өмнө бас нэг хүнтэй хүний бүрий түрүүнд ганц нэг маань ярьсан. Ер нь
дотор тэгээд нөгөө ажил амьдралаа хөвөөд тийм ээ хадаад ирээд ажил амьдралаа хөвөөд ер нь одоо нөгөө бичих зохиол бүтээл юу ч юм тийм ээ тэр одоо Монгол юм бол хойш тавиад мартчихсан. Тэгээд энэ хүү удаан ер нь гана гэж намайг дуудаа чиний уншаад оролцооч гэдэг ер нь одоо үүнээс хойш илүү их энэ шүлэг найргаа сонирхох бас одоо магадгүй өнөөдрийн энэхүү сайхан ном та бидний гар дээр ирэх үндэс шалтгааныг бас нэг нь байсан болов уу гэж бодож би баярлж байна. Тэгээд та бүхнийхээ өмнө Монгол номын сангийн эрхлэгч Ганы хоёр ихчийг урьж байна. Ганы ихч маань сэтгэлээ өгөх гэж болов. За сайн байцгаана уу. Facebook хүмүүсийн нэвтрүүлгийн төргий баярлалаа. Энэ бол өнөөдөр зөвхөн манай Лос Анжелес хотноо ингээд одоо нэг шинэ түүхийн хуудас нээж байгаагаас гадна бүх Америкийн монголчуудын дунд ингээд номоо гаргаж байгаа хэд хүн олж байгаа юм тийм ээ. Манай Лос Анжелес хотноо болохоор хамгийн анх савга би ус гэдэг ном гаргасан. Дараа нь манай ганцхан ихнэр туяа өөрийнхөө орчуулгын номыг одоо хоёр номоо гаргачаад байгаа. Гурав дахь хүн манай ганчмаг байгаа. 2011 онд орж ирсэн. 2009 онд манай хотын чимгээ хийжсэн. Тэрнээс хойш тасалбар оролцсон. Ямарваа юм тууштай, зүтгэхтэй, хичээлтэй гэдгийг энэс бас тод харагдаж байгаа. Өнгөрсөн 2018 онд бид хэд 10 жилийн хийсэн утгын чимгээ 10 дахь удаага зохион байгууллаа. Одоо бид нэр энэ 4 сарын 21-нд Дорны 10 найрагч явах болгоо 90 насны тохиолдуулаад Сан Франциско хотноо хамтран зохион байгуулж гэсэн урилга авсан. Тэгээ манайхан тийшээ явна. Энэ уншаач гэж би мөн олон хүнийг хормоцсондоо энэ отгоноогоос асуудаад тойрол дахиад иргэн. Яг хүмүүст бол боломж авахыг бас тэр хайзан дээр гараад өөрийнхөө дуу хоолойгоос өөрийнхөө авиасыг бас нэг түн болон харуулад өгөөч гэж бас нэлээд хэлдэг. Та нарыг гэсэн оролцол би дуртай байна. Одоо энэ 4 сарын 21-нд бид нэр Ослон хотноо 11 дахь удаа авахын чимгээний эх 7 хоногт бас бидний хүүхдийн шүлгийн уралдааны 2 дахь удаа зохион байгуулсан. Энд ирсэн ээж аав хүүхдүүдээс мэдээж авчираарай. Энэ бол Монгол хүн байхын бас нэг утга учир юм шүү. За тэгээ ганц чимэгтэй энэ сайхан номоо ингээ үлдээд аваад бид хүүхдийг суглуулаа. Энэ өдөр хэвдүүлээ би винийгээ хараа. Ингээ баярлалаа сууж байгаад нь маш том баяр хүргэе. Цэнхэр хадаг энэ мөнгөн аягта ааруулаа бари номын дээчнээс номын сандаа би 5 ном хөдөлж авна. Та хэдман ч гэсэн номнууд аваад найз нөхдөдөө өр хүүхдүүдээ бэлэгдээрээ би номын сандаа 5 ном авъя гэд одоо ингээд мөнгөө шилжүүлээ. За тэгээд наад юу ч чинь хоёга наад дотор чи юу байгаа. Календар баярлалаа дэлгээлээд алга цэцгийн баглаар баярлаа. За баярлалаа та бүхэндээ. За одоо та бүхний өмнө дахиад мөнгөтрийг өөрөөр боллоо. Мэрийн бараачаас аавын тухайг сайхан дуулуулъя гэж бодлоо. Гант мурах маань гитараа, банзан гитараа гэдэг шууд битэр шууд лайв ямглаа гэдэг. Та бүхэн автомат гаргаж өршөөгөө гэдэг. Та бүхэн бол дагаж дуулаарай гэдэг тийм. За Нарлагауннор алтайголан намрихарунахан мастевура амине наммайангесерсуа Surle
오게 되고 도문나무는 다 дэвшүүгээ ороход 제가 алтан нарны өгөөмөр манд чинь мөнгөн сарны томглог туяа уртраг өргөгийн ортол солиулцаа учрыг ерөөгийн тавлан заяа ертөнцийн баруун борнд ерөөгөөр учирсан элэг нэг хэмсэг Монгол ахын үсээ энэ ертөнцид хүмүүд төрсөн хийх ёстой уран зүйл байдгийг нэлээ. Тэр нь нэг дугаарт ном бич, хоёр дугаарт байшин барих, гурав дугаарт мод тарих. Хүн болгосон ингэсэн байлаа шүү. Өөрөөр дээцүүдэн сургасан. Суусан газараасаа бүрэн атгаарай гэсэн сураарай, мэдээлэл гэсэн үг байна. За ингээд дэлхийн мань чимэг миний хайртай дүү түүний хайртай нөхөр Чинбат алсын цойч нууж ирж энэ хязгаарт амьдарч тэгээд одоо сайхан нам төрүүллээ. Туйлын баяртай. Энэ ном дэлхийн яруу найргийн баярын өдөр хан чимгийн төрсөн өдөр ингэж мэндэлсэн утга учиртай юм лээ. Тэр их хайртай нөхөр чинь надад өдөр тэр дараатад бас шахуу юм шиг байна. Бас нэг ном төрөх юм байна. Сайхан бэлгэжээ. Энэ ном дотор их олон сайхан юмтай байлаа. Би сая нэг зурвсгаа нэгж ирсэн чинь ертөнцийн хамгийн хөөрхөн хүүхний тухай зурагтай бичсэн байлаа. Тэр хүн нь энэ хүн байна. За энэ хүний чиглэлийг энэ хайртай хүн нотгоо биш байна. За ингээд ном төрсөн энэ сайхан хөөр баярын торгон мөчийг мэлдэж эрхэм дүү ганц юм нааш. За тэгээд ахын түрүүнд одоо сайхан хайрыг чин сэтгэлийн өгөө хэлсэн шүү дээ. Наранд хүртэл дуулсан нор панцны шуурхайтай хамт Монголыг уйгасан хайдаг дуучны уянгатай энэ сайхан ном төрчээ. Эрхэм дүүд дүүрэн алс жаргал бүсий дүүрэн амжилт бүтээлээрөө энэ номыг төрөх үндсэн суурийг тавьсан эрхэмсэл хатагтай Америкт Монгол номын сан байгуулсан Бэрцчавын ган энхой Америкийн баруун эрэгт номын сан орон гэртээ байгуулсан Гонголын алтан хуйг гэдэг миний хайртай дүүнер та бүхэн үнэхээр хэрэгтэй үнэхээр сайхан юм санаач хэлсэн шүү. Номын сан байгуулсныг хүчээр өнөөдөр энэ хүүхэн төрж ном гарлаа. Аавын гэрийн бараа гэж дээш нь хөрөхөөр гараанд нь сойсон сансрын хөлөг лугаа дэнчтэй дэвэлтэд сэвэлсэн дэнглүү цагаан өргөө гэрийн тойрч түмэн сүрэг бэлдсэн адуу тэмээ өхөр таван хөшөө мод дархаж бэлдсэн аавын гэрийн мота агаар тэнгэрлөө суунагласан үнэхээр сэтгэл дойрхон гоё нэртэй гоё сайхан ном гаргажээ. Хайртай шүү хэмдүүд хамгийн сайхныг хүсье. Та бүхэн ном дор бүргсэн, ном дор баярлсан, номыг шүтсэн та бүхэн баярлалаа. Дээдсэгс минь 9 нэгнээр ном бүтээж үлдээсэн тийм ард түмэн байхгүй. Монголын номын цагаан буян үрд мөнгө дэлгэрэх болтугай. Та бүхэн сайхан өрөөе. Хань Чинбат охин Марма хөө хонгор натан аз жаргал хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөё. Та хоёрын их хүч хөдөлмөр энэ ном шигсэн юм шүү. Тэгээд энэ хамт олонноо та бүхэн баярлалаа гэж хэлье. Тэгээд бас ганц маань эргөө номын баяран видео бичлэг хийж ингэж дурсад түүх болгож үлдээж байгаа. Аав нь саяхан ирж охиноо эргээд явсан. 13 жилийн дараа охиноо эргээд аав нь ингэж хэлж байна. За яах вэ? Би орхиод явахаар шийдлээ.
Ер нь бол гарахтаа би очиж охин авчирээ гэж бодож гарсан. Тэр хүний нутаг толгой газар зовж явдаг болтаа гэж бодож байсан. Гэхдээ ирээд харахнаа ер нь сайхан болоод байгаа болтой харагдаж байсан шүү. Би охиноо орхиод явах шийдлээ. Чи тэр 80 хот авсан. Хацаа дуурмаа. Хүүхдүүдийнхээ нэрээд үнхээр өнгөтэй өөдтэй яваад тэр хүн бас дүрсэж харсан байна. Тийм ч учраас тэр үгийг хэлсэн байх гэж бодож байгаа. Тэгээ авийн хүн тэгж хэлжсэн сайхан үгийг бас өнөөдөр дурсаж хэлмээрээ одоо хүүхд 80 хот гарсан ерөөсөө номод уншиж байдаг. Ийм гайхалтай хүний үр сад өнөөдөр ийм ч байгаас яг байж гэж бахархаж байна. Тэгээд ааваа зөвлөсөн олон сайхан шүлгүүд байдаг байлаа. Эний тундаас энэ номын ихэн дээр дөрвөн мурд байгаа. Бүртийн харагдах хөндий талын дунд бүгд цагаан гэртээ миний аав суугаа бадаг шүлэг тэрлэж тамдаан барийг ихээр баялаг монгол хэлмэн Багдад барих шиг санах юм аа гэж. Тэгэхээр авигаа ямар их салсан зэрэг аавтан хэлэх тэр хай игэрч одоо үнхээр одоо үгээр хэлхийн аргагүй юм аа гэдгийг энэ дөрвөн мөрдөд хэлжээ гэж бодож байна. Тэгээд одоо өнөөдөр бидний донд хамтдаа сууж байгаагүй ч гэсэн их сайхан нутагтаа нэг тоо сууж байгаа дэлгэв гойдаа эрүүлийн урт удаан насаж үр хүүхдүүдтэй та минь олон жил бас хамт удаан амьдраарай. Урт удаан наснаарай. Эрүүлийн байгаарай. Удахгүй үр хүүхдүүдээ дахин өсрөн золгоорой гэсэн сайн эрүүлийг энэ олон Монгол ахмадаас найз нөхдөхийн өмнөөс танд хүргэж байгаа хүлээн авах уу. За баярлалаа бүхэндээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Тэгээд одоо хүн болгон бас сэтгэлийн үгтэй, сэтгэлийн бэлэгтэй ирсэн болов гэж бодож байна. Та бүхний номын цагаан буюу үргэлж ивэж байгаа болтугай, оюуны нийгмийн үргэлж тунгадаг арин байх болтугай гэсэн сайхан өрөөлийг өргөе. Ингээд би гэр бүлийнхээ зүгээс хайртай найзтай бэлгэж ирсэн жаахан гарын бэлгээ хардуулъя. Хүлээн авах уу? За миний найзыг ихшилтэнд яруу ярьж там бурхан үргэлж мөхөд ивэж явах болтугай гэж хүсэе. Ачаа хамтын сайхан хүсэе найзтай. Хоёр намаа уухаа. Өнөөдөр бид Лос Анжелес хотноо миний найз Дэлгийн ган чимгийн анхлан одоо гаргаж байгаа аавын гэрийн бараа хэмээх энэ хүс сайхан номын баярын нээлт Лос Анжелес хотноо маш сайхан халуун дулаан уур амьсгалтай Лос Анжелес дахь монголчуудаа цуглуулсан ийм сайхан үйл явдал болж өрнөлөө. Тэгээ найз маань алс газар ажиллаж амьдарч байгаа монголчууд маань ер нь нутаг усаа, ижи аваа, ахан дүүсээ төрсөн одоо их нутаг газар шороогоо үргэлж мөнхөд санан тэднийг одоо санаж дурсаж хайрлаж ингэж омогшиж байдаг л да. Ер нь өглөө сэрээд л ер нь монголон гэсэн сэтгэл сайхан монгол минь гэж бодогдох жишээтэй тийм ээ. Ингэж их сансан сэтгэлийнхээ бодролыг найз маань уг уянгийн энэ сайхан хэлбэрт яруу найргийн хэлбэр шилжүүлээд сайхан шүлгүүд бичээд өнөөдөр шүлгийн төвөр аавын гэрийн бараа хэмээх энэ сайхан номон үлгийдэж авч тэгээ бас энэ ном нь 80 хол гарсан азай буурал аавдаан зориулж одоо босгосон ийм номон сувраг байлаа. За өнөөдөр анхны номынхаа баярыг хийж байгаа ганч мэгчтэй уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээ бид хамтдаа энэ сайхан номон дээр ажиллаж ингээд өнөөдөр номынхын баярыг хийлээ. Маш олон монголчууд мөн нэрж баяр хүргэж оролцлоо. Тэгээд би энд нэг юм онцлон бас ярих гэж бодлоо. Ягаад гэвэл ер нь харж байхад номоо гаргаж байгаа хүмүүсийн олон номыг би үзсэн, уншсан. Тэгэхэд бол ер нь яг үгүй гэр бүлийн хүмүүс юмсууд найз нөхдөр ингээд редакторлоо гаргацсан байдаг. Тэгээд редакторын ажил ер нь тэр бол харагддаг. Тэгэхээр энэ удаад бол бид тэр яг зохиогч редактор хоёроо одоо нэг дор суугаад те ямар ном гаргаж байгаа бүх юмаа яриад энэ дээр бол үнэхээр редакторын ажлын үнцнийг илүү сайн одоо харуулсан, энэ дээр үнэхээр ажилласан. Цаг хугацаа зарж, мөнгө зарж ажилласан учраас би энэ номыг бас бардам хэлнэ. Тэгээд үдсэн хүмүүс нь утга зохиол судлаачид нь өөрсдөө үнэлт өгнөлтөө өгөх үзээ. Тэгээд маш их баяртай байна. Ганч мэгчтэй урлагийн одоо уран бүтээлийн амжилт хүсье. Америкт ирээд гадаад ингээ олон жил болохдоо ярин гадаад байгаа монголчуудын нэгэн адилаар технотикаа сонссон, иргэн санаа сонсон энэ их сэтгэлийн одоо
онгод халгиж тэгээд олон сайхан шүлгүүд бичсэн. Тэгээд энэ номыг редакторлож байх явцад бол олон сайхан шүлгүүд нь үнэхээр яг өөрийн миний шүлэг шиг бас ингэж дотор орж байсан. Тухайлбал одоо тэр алагдцгсийн эх орон танаа, тэр аавын гэрийн бараа, тэгээд солиотой биш үү, хоосон энтергээд их гоё шүлгүүд байсан. Тэгээд уншигчд маань энэ номыг бас тухтай уншиж олон сайхан шүлгийг өөрсдөө нээх байхаа гэж бодож байна. Сэтгэл догдож шүү. Дахиад нэг уншчих уу гэж сая шивгэж байна. За тэгэхээр бүгдээрээ хачилхийгээ өрий. Бас тийм сайхан сэтгэлийн бодрол хайр нэр шигсэн шүлгээ таахад уншиж өгөх. За сайн бүгдээрээ ээж бэгнүүтэг дуржиг сайхан байлаа. Одоо жоохон юу яа. Би бодож ирсэн. Би 40 ганц хүрсэн эхлэн бич. За нэг чи аав ихор. За хайрын сэтгэл боловч үгүй байх гэж бодсон. Тэгсэн их бол хайрын шүлгтэй. Тэгээд тэр шүлгээс бүр хавсан байгаа хүртэл би бас болж шүү. Чи нэгэн тийм урмын муу гавчих. Яасан? Тэгээд энэ бол өөр нэгэн юусаа сэтгэлдээ дөж чаваагүй хаач уншиж байгаагүй бас нэг цааш шишгээ. Өшөжгөө. хайрын төгөл одоогүй эсвэл ногдоогүй хайрын тухай биш. Одоодрээс нэгэн тухай биш. Оройд чирсэн хайрын тухай биш. Одоо яа дэргэд минь байгаа хайрын тухай шүлгэж чицгаа. Орчид ингийн нугчаа өдөрч босохоо ойрон цагаа хэдийн сэсэрч гисэн. Онцлог юмгүй энгийнээс энгийн одоо яа хажууд минь байгаа хайртайхан тухай шүлгэж чицгаа. Гэрги ээж болоогүй гэрхэн хүсэлцэн насандаа гэгээр хайрыг дуусгая гэж гэрхэн бодож явсан байна. Одоо би чинь хайрын тухай дуулж байна. Бүтээлгүй дурлалын тухай биш. Бүтээлсэн хайрын тухай бүлээн шуудын жиргэтэй бүдгээ гаахан цэцгийн дэлбэтэй хайрын шууд шүлэг гэж сонаа. Жагас хайр гэж гайхах хэрэггүй би мэдээ. Зовж байна гэж халахч хэрэггүй би ухаарсан. Алгуулсан тон юмж бадраасан залуустай ганцхан зүйлийг хэлий гэсэн юм аа. Тэнгис шиг амьдрал сэлвэр хамтлалт өгсөн бол тэнгис хэрэггүй би мэдээ гэдэг тийм яаж ч шуурч байсан гэвч цаанаар чадвал өгөө хайрын нарав өөдөгч тосож өгдөг юм аа. Өнөр олуулаан болж өөрсдөө таана жарах болно. За баярлалаа. Ганц мэгтэй цаашдынхан уран бүтээл өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Дахин баярлалаа. Нилээ хэдэн нэр бичиж өгөн жагсаасан. Тэгээд явж байгаад аавын гэрийн бараа юм уу? Аль эсвэл айлсгүй гэсэн хоёр нэр тогтоод яг үлдсэн. Тэгсэн чинь тэгээд үлд нь өөрөө өөртөө ярьлаа. Тэгсэн миний дотор хүн намайг бол шууд яа чинь ганчмгээ чи өөрөөхөр л айгаачтэй. Чи саяхан л аавдаа зориулаад номоо бичиж гаргая л гэжсэн бидстэй. Тэгэл жигтэйхэн одоо нэг сүрхий тэр айлсгүй юу илэрхийлэх гээ тэг яг гад байгаа чи юм уу? Тэг баг дотроос шууд намайг ерөөсө өдөрсөн. Тэгээд за ерөөсөө л аавынхаа гэрийн бараа гэдэг дээр тогтсон. Тэгээд энэ нэрн дотор миний хайрлж хүндэлж явдаг бүх юм багтжээ гэж одоо би маш их бахархалтайгаар бодож байна. Тэн дотор бол нэгдүгээр их орон алс суугаа бид нар тий их орон ижи аав ах дүүс төрөл төрст миний унсан газар угаасан ус тэг төрсөн гал голамт энэ маань бол ерөөсө бүгд багтсан. Тийм учраас ерөөсө за энэ бол ер нь оновчтой нэр юм байна гэд аавын гэрийн бараа нэрэндээ тогтсон. Нийлбэлд нь ерөнхийдөө бас редактортойгоо зөвлөөд номын баяраа уран зургийн галерейд хийя. Тэгээд би хүннүү арт уран зургийн галерейг бас энд онцлолтон тэмдэглэмээр байна. Үнэхээр сайхан болсон. Тэгсэн бид нь заавал тийм их том талбай угаасаа хэрэггүй байгаа. Халуун дулаа сэтгэлээд тэгээд ирсэн хүмүүс яг сайхан ингээд л дүүрэн тэгээд эргэн тойронд нь ингээд одоо өстэй их нутаг юу байдгийг бүгд одоо тэмдэглэхэд их газрын чалуунаас ахсүүлэл тий. Маш олон сайхан уран зургууд, маш олон сайхан үзэсгэлэнтэй. Тэгээ би их цэцгэнд дуртай. Тэгээ өнөөдөр бол үнэхээр өстэй
авсан цэцгийнхээ тоог үнэхээр хэлж мэдэхгүй маш их баяртай байна. Тэгэхээр цэцэг харахаараа би дандаа инээдэг. Тийм ч учраас одоо тэгээд уг нь эх орны шүлэгтэй сэдв эхэлж бишиж яваад алга цэцгсэн эх орн болоод дууссан. Гэхдээ тэр шүлгэнд мань хүмүүс их нааштай бол дуртай ах шиг байлаа. Зөв уншигч миний хувьд бол тэгж ажиглагддаг л та. Шүлэг гэхээр зэрэг бол зохиогч өөрөө буюу тэр хүн өөрийнхөө тэрэлж байгаа бодол санаа ертөнцөө гаргахын тулд дээрэс нь гадны уншигч хүндээ бас нэг ямар нэгэн тийм ухаарл бодролыг олж аваасаа өөрийнхөө бодлыг тэр хүнд яг ингэж тусгах буюу уран сайхны аргаар гаргадаг гэж үздэг. Бичиж эхэлчихэд их тун урамшиж байсан. Би бичиж байна, чадж байна гэд сүүлдээ бодсон чи би өөрөө л баг болж тий. Өөртөө каптай байна, өөртөө одоо сэтгэл ханамжтай байна гэж эхэлж бичсэн. Сүүлдээ бол яалтчгүй чи өстэй хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж чадахгүй бол хөнгөн биерийг хөшгийн учир юм гэдэг үг чинь ерөөсөө тархираа юу шиг ороод ирд юм байлээ. Тэгээ би яг шүлгээ бичижсны дараа шүлгээ яг тэгж бододгийн хүмүүст одоо юу гэм би нэг тийм алдар нэртэй ч юм уу их олон хүнсэн тийм байгаасаа гэхээсээ илүү ганцхан ч хүн хэдхэн ч хүн нэг өгүүлбэр нэг бүр нэг мөрөн ч гэсэн яг л бүр нэг нэрэ тийм шүү гэж жоохон ч гэсэн ухаарл аваасай. Тэгээ би гэр бүлийнхэндээ зориулаад бичсэн юм шиг мөртлөнгөө яг үнэндээ бол бүх ирчүүдэд бүх октоодод бүх хөвгүүдэд юу гэдэг те бүх найз нөхөдөө зүгээр л ерөөсөө л унсан болгон тийм сэтгэл төрөөсөө л гэж яг үнэнгээсээ бас тийм байгаасай л гэж хүсдэг. Зарим хүмүүс тэгдэж штэ нэрэ ямар гоё юм бэ найз нь хуулчих уу найз нь хуулаад авлаа найз нь чэйжилчлээ би яг баг эн чинь нөхөртөө уншаад өгвөл болчих ч юм гэх юм уу бүр яг манай охиндоо бичсэн юм шиг байна ч юм уу яг тэр бол одоо ерөөсөө маш их гоё санагддаг. Тэг ирсэн хүмүүстээ бүгдээрэнд нэстэ маш их баярлалаа. Халуун дулаан сэтгэл зөв зөөлөн сэтгэл бүхэн талархлаа гэж хэлье да. Сайн байцгаана уу? Welcome монголчуудаа. Элэг нэг миний сатангуудаа учирч болох хороо бид учирчээ. Өнөөдөр энэ сайхан үеийг урьсан их баярлж байна. Баярлахтаа манай чимгээний маань номыг үлгийдэн авч байгаа бүр их баяртай байна. Энэ баяр бол бидний монголчуудын баяр. Миний Монголын баяр. Монголоос энд ирсэн элхэн нэг таамаг дээл юм баяр гэж бодож байна. Ингээд чимгээд энэ дэлхийн хамгийн сайн сайхныг хүсэн ерөөхдөө ялтан энэ бүтээлийг ардан зохион байгуулах хоёр нэмээр оруулсан Чамбатай баярлалаа. Хоёр хүүхдэд нэг баярлалаа. Тэгээд биднүүсийн энэ сайхан номын баярыг хийхэд нь гүн тусалцаа үзсэн монголчуудын холбоондоо их баярлалаа гэж бас яа. Ингээд ирсэн та бүхэндээ авчралын дээдийг хүсэлээд өчүүхэн бэлгээ дүүтээ гартуулж өгөө. Номын баяр хүмүүрээ ирсэн байгаа. Тэгээд одоо баяр гэж хэлж байгаа юм. Ингээд баяр тэгээд одоо спанаар тэгээд бас англиар хэлж өгье гэдэг. Muchas felicidades, Agana. Me da muchísimo gusto. Estoy muy contento por ella. Thank you so much. Modificatória